Монгол улсын шадар сайд Дархан аймгийн засаг даргатаа 2018 онд байгуулсан үр дүнгийн гэрээний хүрээнд гамшигаас урьдчилан сэргийлэх аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, гамшигаас хамгаалах албадын удирдах бүрэлдэхүүний гамшигын удирдлагын үйл ажиллагааг боловсронгүй болгох, тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, ард иргэдийн сургалт зуршлагыг зохион байгуулах зорилгоор Дархан аймгийн Шарын гол суманд гамшигаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулагдлаа. Энэ иж бүрэн сургуулийн хүрээнд нийт хамгийн ихний ээлжинд Шарын гол сумын иргэдийг болцсошгүй эрсдлээс аврах, хамгаалах, урьдчилан сэргийлэхийн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ мэргэжлийн анги бүлгүүд бэлэн байдалд одоо энэ иж бүрэн сургуульд оролцож байна. Энэ сургуулийн үеэр мөн Шарын гол сумын үерийн сувг шуудаг сэргээх зорилгоор одоо 1534 м үерийн шуудаг одоо шинчилж засварлаа. Мөн одоо яг үерийн замуудын зорчих хэсгийн замуудын доотлын үерийн сувгуудыг бол шинээр барьж байгуул шинчилж засварлаа. Уг сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд сумын хэмжээнд 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 18-ны өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж, мэргэжлийн анги бүлгийг шинжилэн байгуулж, бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, 1534.4 м үерийн даланг цэвэрлэж, 912 м үерийн даланг сэргээн засварлжээ. Мөн Шарын гол компани механикчсан бүлэг, Дулаан Шарын гол төрөмж тавцаад компани Дулааны шугам сүлжээ, аваарын техникийн бүлэг, Дархан Сэлэнгийн захилгаан дүгэх сүлжээ компани захилгаан аваар техникийн бүлгийг ашиглан далангийн нөхөг ухаж лотки байршуулсан байна. Өвөл байх ёстой. Хүйтэн гадаа бол одоо хас 28 градусын үед Шарын гол сумд газар хөдлөлт болсон үед ямар арга хэмжээг сумын онцгой комиссийн байгууллага гэдэг явчих. За сумын засаг дарга өгөөд сумын онцгой комиссийн даргын ажлын зургуудыг харагдаж байна. Ажлын зураг, шийдвэрийн зураг энэ дээр одоо сум орон нутаг өөрийнхөө нутгийн удирдлага бэлэн байдлаа тохиогоо дуургаад 2 цагийн дараа ямар арга хэмжээ авсан байх вэ? 4 цагийн дараа ямар арга хэмжээ авсан байх вэ? Мөн 8 цагийн дараа гэх мэтчлэн ингээд 72 цагийн дараа ер нь сум орон нутгийн ард иргэдийг аюулгүй байдалд шийдвэрлэхийн тулд шатраалсан ямар арга хэмжээүүдийг хурдан хийж сурах вэ гэдэг тэр дадлага сургалт хийгдэж байгаа. За жишээ нь сумын онцгой комиссийн дарга бол захирамжаа яралтай галгаад сумын хэмжээнд бэлэн байдлын зэрэг шилжүүлэх. За мөн сум орон нутгийн ашиглаж болох мэргэжлийн ангиудын судалгаа бэлэн байх ёстой. Шарын гол сумын онцгой комиссийн даргад юм төлөвлөгөөнд нь байгаа мэргэжлийн ангиудын бэлэн байдал оролцсон байна. Ямар техник, ямар хаана вэ тэрийг би яаж ашиглах гэдгийг ашиглаж үзнэ. Мөн хичнээн хүн хаана нүүлгэн шилжүүлж болох вэ? За хичнээн эм тариа одоо нэг гарч ирсэн улсуудад эмдгийн анхны ус үзүүлэхэд бэлэн байж байна. За мөн цаашид хоолны хангалт, хувцсны хангалтуудыг яаж зохион байгуулах вэ гэдгийг бол одоо 2 цагийн дараа 30 минутын дараа сумын онцгой комисс цуглана. За 30 минутын дараа хуралдаад цагийн дараа бол сумын онцгой комисс шийдвэр гарчих ёстой. За ийм газар нүүлгэн шилжүүлье, энд байршуулъя, одоо хүйтэн дулааны хүүхд багчуудаар ингэж ангилъя гэсэн шийдвэр гаргана. Мөн гэмтэж бэрсэн улсууд байх юм бол эмнэлгийн тусламжийг үзүүлэх, эмд рүү шилжүүлэх, хээрийн эмнэлэг дэлгэх, за мөн дараа нь улсуудын амьдрал баян учраас хооллож, ундах, бүртгэж аваад хэдэн хүн байхаас хэд байж байна уу тийм ээ. Энийг цааш нь ингээд нийгмийн халамжийн үйл ажиллагаануудыг өргөжлүүлж байхаар ингэж ажилд явагдаж байгаа. За одоо ингээд эндээс гарсан шийдвэр бол сумын засаг дарга зурган дээрээ буулгаад тодтоход орж ирсэн улсуудад сумын онцгой комиссийн дарга ийм ажил 2 цагийн дараа хийсэн. Гамшиг гарснаас хойш 4 цагийн дараа ийм ажил хийсэн, зохион байгуулсан. Одоо ийм тулгамдж байна, энэ давуу тал байна гэдгийг байнгын ярьж энэ зурган дээрээ байршуулж явах юм. Энэ нь одоо сумын онцгой гишүүд өөрснөө мэдээлэл цуглуулж ирсэн мэдээллийг буулгаад сумын даргад өгөөд сумын дарга тэрнээс нь дүгнэлт хийгээд дараагийн 2 цагийн шийдвэр гаргах хэрэгтэй. Дараагийн 2 цагийн дараагаас одоо шинэ орон болсон байх бол 4 цагийн шийдвэр гаргах хэрэгтэй. Ингэж явдаг юм одоо бодит байдалд бол ойртуулж сургуулийг явуулж байгаа маа өнөөдрийн сургуулийн онцлог бол.
Иж бүрэн сургуулийн үйл ажиллагааг 2018 оны 5 дугаар сарын 17 өнөдөр зохион байгууллаа. Энэ үеэр өглөөний 7 цагт дуут тохоогоор цугларч, мэрэгжлийн анги бүлгийн жигсаал, аранз, машин техник хэрэгслийн үзлэг, сумын мэрэгжлийн ангидын сурчлагын бүлэг, багийн засаг дарга нарт цагийн байдлыг мэдээлэн иргэд аж ахуйн нэгж байгууллагын 3500 гаруй иргэдийг дуут тохоогоор цуглах зэгт нүүлгэн шилжүүлэх ажлыг хийсэн байна. Яг энэ хөө арга хэмжээтэй миний бие ирж танилцж энэ одоо ажиллагаанд үнэлт өгнөлт өгч байна. Саяхан одоо бид хамгийн эцэст нь одоо үнэлж дүгнэлж харахад Дархан уул аймгийн нийт иргэд аж ахуй нэгж байгууллагын дунд дохооны дагуу цугларалтын үеэр 3552 иргэн цуглаж байна. Тэгэхээр өнөөдрийн энэ арга хэмжээнд аж ахуй нэгж байгууллага, төрийн байгууллагууд, иргэд маань, ахмадууд маань маш их ач холбогдол өгч оролцож байна. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн аюулууд их ойрхон олон давтамжтай явагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт хэд манай онцгой байдлын шугамар авсан мэдээлэлээр Монгол улсын баруун хэсэгт дөрвөн магнитын одоо газар хөдлөлтүүд олон давтамжтай явагдаж байгаа. Энэ үед Монгол улсын хойд хэсгийн эрчим хүчний нүүрсийг хангаж байгаа. Мөн одоо технологийн нүүрсүүдийг үйлдвэрийн технологийн нүүрс, за Төв аймаг, Сэлэнг, Дархан уул аймгийн иргэдийн ахуйн хэрэглээний нүүрсийг хангаж байгаа. Энэ шарын голын уурхаа оршиж байгаа. Энэ сумыг бид зориуд сонгож авч энэ иргэдэд гамшигын үед өөрсдийгөө хэрхэн яаж энэ аюулаас аврахын, төр орон нутаг, энэ мэрэгжлийн анги байгууллагууд хоорондоо хэрхэн яаж уялдаж мэдээлүүдээ авч, за төвөөс одоо нэмэгдэл хүч шуурхай удирдлагын баг ирэхээс өмнө орон нутгийн удирдлагууд хэрхэн яаж хоорондоо ажиллаа уялдуулж явах ёстой. Энэ төлөвлөгөөний дагуу яаж ажиллаж чадах юм бэ гэдэг ийм одоо дадлагыг сургалтаараа олгож байна. Энэхүү гамшигаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл ажиллагаатай аймгийн засаг дарга Насанбат биечлэн танилцсан юм а.